Өдөр мэндийг өргөлзөгчтэй Тэнгэр-телевизийн Morning Show эхэлж байна. Бид хөрөнгөний зах зээл технологийн салбартай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Өнөөдөр студид надтай хамт Номерт ажиллаж байна. Тэгэхээр бид Америк нэгдсэн улсын төв банкны ерөнхийлөгч Жером Паулын Конгрессийн өмнө хийсэн сонсголын талаарх мэдээллийг бэлтгэсэн байгаа. За мөн Nvidia болон Tesla компанийн технологитой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг та бүхэнд хуваалцуулна. Ингээд хөтөлбөр эхлүүлье. За Америк нэгдсэн улсын төв банкны ерөнхийлөгч жилдээ 2 удаа Конгрессийн өмнө сонсголд ордог уламжлалтай байгаа. За энэ удаагийн энэ жилийн 2 дахь сонсгол Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Тэгэхээр Америк нэгдсэн улсын төв банкны ерөнхийлөгч Жером Паулийн хувьд ер нь Конгрессийн юу ярив? За мөн өчигдөр бас голлох индексүүд нэлээд өсөлттэй хагдлаа шүү дээ. Тэгэхээр энэ нь яг Израиль-Ираны асуудалтай холбоотой байв уу? Эсвэл Жером Паулийн ярьсан зүйлстэй холбоотой юу? Тэгэхээр testimony гэдэг асуудал буюу сонсголын асуудал бол жилд одоо 2 удаа тохиолддог ийм үйл явдал байгаа. За төв банкнаас цаашдаа ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. За өнгөрсөн 6 сарын хугацаанд яг юуг авч хэрэгжүүлснээр зах зээл дээр ямар өөрчлөлтүүд орвоо гэдэг эдийн засгийн өөрчлөлтийг бол илүү танилцуулдаг ийм одоо үйл ажиллагаа гэж ойлгож болно. Тэгэхээр өнгөрсөн шөнийн байдлаар гарсан энэхүү мэдээллээс болж одоо зах зээл дээр өсөлт орсон уу? Эсвэл бол ойрхт орондын одоо дайнтай холбоотойгоор зах зээлд өөрчлөлт орсон уу гэдэг асуулт бол маш сонирхолтой асуулт. За үүн дээр ч гэсэн яг одоогийн байдлаар бол дэлхийд тэр чигтээ ерөнхийдөө аль-альнаас нь болж боллоо. Одоо өөрчлөлт өсөлт орсон нь бол энэтэй холбоотой гэж бол тайлбарлахыг бол зорж байна. За гэсэдий ч бол яг өнөөгийн нөхцөл байдлаас харах юм бол ойрхт орондын гал зогсонтой холбоотойгоор бол одоо нөхцөл байдал бол илүү эерэг тал руугаа шилжлээ гэдгийг бол одоо хэлж болохоор байна. За ингээд testimony дээр яг юу яригдсан талаар бас жоохон мэдээллийг та бүхэндээ хуваалцъя. За энэ ямар мэдээлэл яригдсан гэхээр Fed-ийн буюу холбооны нөөцийн сангийн тэргүүлэгч бол Жером Паул яг бид цаашдаа бол яг инфляцийн нөхцөл байдал буюу инфляцийн датан дээр тулгуурсан шийдвэрийг гаргана гэдгийг бол дахин одоо сануулсаар байна. За тэрнээс гадна бол тарифын асуудал бол яг өнөөгийн байдлаар бол тодорхойгүй байна гэдгийг бол онцолж хэлээд байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдалтай холбоотойгоор буюу тарифын нөхцөл байдал инфляцид яаж нөлөөлж байгаагаас хамаарн цаашдаа interest rate буюу бодлогын хүү бууруулах асуудлыг бол ярина гэдэг. Энэ яг өмнө ярьж исэн бүхэл одоо санаануудаа бол давтаж хэлж байгаа ийм асуудал болж байна. Тэгэхээр Жером Паулийн ярьж байгаагаар бол ер нь эдийн засаг цаашдаа бас инфляцид өртөж магадгүй, эдийн засаг удаашрч магадгүй гэж өнгөрсөн 7 хоногт бол мөнгөний бодлогын хүүгийн танилцуулгын үеэр нь хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хөрөнгөний зах зээл болон эдийн засагт бас томоохон нөлөө авчрах үйл явдал болоод байгаа нь мэдээж 12 хоногийн туршид үргэлжилж байгаа Израиль болон Ираны асуудал байгаа. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд болохоор хилцэл түрхэд гал зогсоох хилцэл түрхэд тун ойрхон байна гэдгийг бол мэдгдсэн байна тий. За энэ мэдээллийн дараачаар газрын тосны үн 2 өдөр дараалал дунаад байна. За 12 өдрийн өмнө газрын тосны ханш яг тухайн үед нээгдэжсэн ханшаас одоо ингээд доош орчоод байна шүү дээ тий. Тэгэхээр ер нь хөрөнгө оруулагчид ер нь энэ гал зогсоох хилцэл ойрхон байна гэдэгт бол ер нь итгэж гин гэж харж болох уу? Яг тэгж харж болохоор байна. За хөрөнгө оруулагчид илүү одоо хувьцааны зах зээл рүү мөнгө урсгалыг шилжиж, за өмнө нь одоо үнэн өсөөдсөн газрын тосч гэдэг юм эсвэл commodity буюу товарын зах зээлээс бол мөнгө урсгал ерөнхийдөө гарч байгаа нөхцөлийг бол бид яг өнөөдөр харж болохоор байна. Тэгэхээр $78 хүрж исэн нэг баррел одоо газрын тосны үнэлгээ өнөөдрийн байдлаар эргэн $65 хүрсэн байгаа нь бол ойролцоогоор энэ 17.8% бол эргээд унж байгаа асуудал та. Тийм учраас хөрөнгө оруулагчид илүү хувьцааны зах зээлийг цаашдаа өснө. За энэхүү одоо гал одоо хилцээр бол амжилттай болж энэхүү галын асуудал бол илүү намжих ийм хандлага руу шилжнэ гэдгийг бол одоо хөрөнгө оруулагчид болон шинжээчд харж ийн гэж ойлгож болохоор байна л да. За тэгэхээр газрын тосны хувьд болохоор мэдээж Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бас хятад улсыг одоо бидний өмнөх дугаарууд дээр ярьжсэн ормозын хоолоогоор ямар ч асуудалгүйгээр өөрсдөө газрын тосыг авах боломжтой болсон байгаа гэдгийг бол мэдгдсэн байгаа. Тэгэхээр энэ нь бас ер нь газрын тосны ханш өсөлттэй байсан буцаагаад буурахад бас нөлөөлж байгаа шүү. Тэгэхээр голлох индексийн хувьд үргэлжлүүлээд сонирхож асуухад ер нь хөрөнгөний зах зээл за зарим индексийн хувьд бол бүр ингээд all time high буюу бүх цагийн үеийн дээд ханшаа хүртэл шалгалаа шүү дээ. Тэгэхээр
ер нь энэ дээр яг хөрөнгө оруулагчид ямар хүлээлттэй байх шиг вэ? За Nasdaq буюу илүү технологийн компаниуд дээр суурилсан индексийг харах юм бол бүх цаг үеийн хамгийн дээд ханшийг дахин шалгалаа буюу за өнгөрсөн 11-р сар за 1-р сарын тэр нөхцөл байдлыг бол дахин одоо шалгаж орж ирсэн. За энэ бол одоо маш хүчтэй өсөлтийг буюу V-shaping өсөлтийг хийлээ гэж бол харж болохоор байна. За бид нар 4-р сарын 9-нд болсон тэрхүү тарифын асуудлаас болж одоо зах зээл дээр уналт үүсээ. За 90 хоногоор хойшлуулснаас болж эргэж одоо өссөн нөхцөлийг бол бид нэвтрүүлгээрээ тайлбарлаж ирсэн. За энэ V-shape өсөлт гэдэг бол маш хүчтэйгээр одоо хурдтай өсөөд за өмнөх одоо бүх цаг үеийн хамгийн өндөр ханшнаас ч илүү дээшээ явдаг гэдгийг бол тухайн үед тайлбарлаж ирсэн. За яг энэ нөхцөлийн дагуу бол өнөөдөр бол зах зээлийн хамгийн өндөр үнийн дүнг бол дахин шалгаж орж ирж байгаа нь бол маш сонирхолтой болон за илүү шинжээчдийн за одоо хөрөнгө оруулагчдын хувьд бол таатай үйл явдал боллоо гэж ойлгож болохоор байна. Тэгэхээр энэ цаашдаа ч гэсэн бас өсөх хандлагыг одоо дагуулна гэдгийг бол шинжээчд хэлээд байгаа. Яагаад гэхээр одоо бид нар 7 дугаар сарын 29-нд болох Төв банкны interest rate буюу бодлогын хүүгийн шийдвэр бол одоо буух боломжтой байгаа. За яг өнөөгийн байдлаар бол Fed Watch Tool дээр бол 23%-аар бол одоо буулгах боломжтой гэж байна. За энэний дараагийн хурд бол 9-р сард байгаа. Тэгэхээр 9-р сард бол ерөнхийдөө бодлогын хүүг бол зайлшгүй нэг удаагийн буюу 125 base point-оор бол буулгацсан байна гэдгийг бол ерөнхийдөө шинжээчд бол одоо хүлээж байгаа гэж ойлгож байна. За энэ нь өөрөө юуг илэрхийлэх юм гэхээр цаашдаа зах зээл дээр илүү одоо тэлэх бодлого буюу за мөнгөний тэлэх бодлого руу шилжиж байгаа энэ нөхцөл тийм учраас илүү хүлээлт одоо эрэг хандлага руу шилжчихсэн байгаа гэж ойлгож байна. За хөрөнгө оруулагчид ч гэсэн үнийг бол хүлээж байгаа нь бол тодорхой байна. Тэгэхээр технологийн компаниуд дээр суурилсан энэхүү өсөлт бол цаашдаа зах зээлийг бол үргэлжлүүлэн бас нэмэгдүүлэх энэ хандлага руу шилжчихлээ гэж харж байна. Тэгэхээр үргэлжлүүлээд технологийн салбарын хөрөнгө оруулагчдын хувьд бол хамгийн хайртай хувьцаануудын нэг болоод байгаа Nvidia-гийн талаар үргэлжлүүлээ ярилцъя. За тэгэхээр Nvidia компанийн хувьд RTX 5050 гэдэг нэртэй график карта албан ёс худалдаанд гаргаж эхэлсэн байна. За энэхүү график карт нь $249 эхлэн борлуулагдана. За Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang-гийн за шинэ график картуудаа танилцуулахдаа хэлж байгаа тайлбараар бол за бид өмнө нь за хэмэл оюуныг хөгжүүлэхийн тулд өөрсдийнхөө суперкомпьютер график картуудаа хийдэг байсан бол одоо эргүүлээд хэмэл оюун бидний график картыг хөгжүүлэхэд илүү сайн тооцооллын системийг бий болгоход хэмэл оюун эргүүлээд бидэрт тусалж байгаа. Бид нар хэмэл оюуныг тооцооллын системийг илүү боловсронгуй дараагийн дэвшилтэт түвшинд нь авчирхад ашиглаж байгаа гэдэг зүйлүүдийг ярьж байгаа. За мөн Nvidia-гийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Jensen Huang хувьцаагаа зарж эхэлсэн байна тий. За тэр Америк нэгдсэн улсын зохицуулагч байгууллаганд мэдээлж байгаагаар за Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang 5 дахь өдөр болон за өнгөрсөн даваа гарагт 100 мянган орчим хувьцаагаа зарсан байна. За энэ нь 15 сая орчим доллараар үнэлэгдэж байгаа юу одоогийн ханшаар. Тэгэхээр Jensen Huang энэ жил бас нэлээд олон хувьцаагаа зарах гэдэг шиг байна тийм үү? Тэгэхээр энэ ерөөсөө зах зээл дээр байдаг үзэгдэл гэж хэлж болно. За ялангуяа томоохон компаниудын CEO нар бол өөрсдөө эзэмшдэг энэ хувьцаагаа бол одоо зарах нь бол одоо хэвийн үзэгдэл байдаг. Гэхдээ хэдэн хувийг зарж байгаа вэ буюу ямар үнийн дүн дээр хэдэн хувийг зарж байгаа вэ гэдэг бол маш чухал байдаг. Тийм учраас хөрөнгө оруулагчид яг өнөөдрийн байдлаар inside trading буюу яг өөрсдийн одоо энэхүү эзэмшлээсээ хэдэн хувиар зарж байгаа вэ гэдгээс нь ерөнхийдөө тооцоол хийж хардаг гэж ойлгож байна. Тэгэхээр Jensen Huang хийж байгаа энэхүү үйлдэл бол яг тийм одоо үнэлгээг нь унгаагч гэдэг юм уу тэр нөхцөл талаасаа илүүтэйгээр зүгээр ер нь бол болдог үйл явц процесс гэж ойлгож болно. За ер нь бол томоохон C зэрэглэлийн энэхүү удирдлагын төвшөнд бол өөрсдийн хувьцаагаа зарж байгаа нөхцөл байдал юу руу чиглэдэг юм гэхээр мэдээж хувийн хэрэглээндээ бол ерөөсөй байдаггүй. Энэ бол дандаа компанийнхаа одоо цаашдын тэрхүү нөгөө өсөлтөнд нь зориулж ч гэдэг юм. Эсвэл бол өөрсдийн бизнестэй хөрөнгө оруулах байдлаар зарагддаг учраас энэ бол нэг тийм шууд зах зээл дээр одоо муу мэдээлэл болж орж ирэхээсээ илүүтэйгээр цаашдаа ирээдүйдээ одоо хөрөнгө оруулалт болж байгаа гэдэг байдлаар бол хөрөнгө оруулагчид болон арилжаачид хардаг байгаа. Тийм учраас энэ нөхцөл байдал бол бас яг өнөөдрийн байдлаар бол нэг тийм муу талаасаа гэхээсээ илүүтэйгээр маш бага хэмжээгээр зарсан болохоор нэг үнийн дүнд бол томоохон нөлөөллийг бол авчрахгүй байна гэж бол харж байна. Гэхдээ цаашдаа бол 800 орчим сая ширхэг одоо ийм хувьцаа эзэмшдгээсээ бол хэдэн хувийг зарах нь бол ер нь цаг хугацаанд бол одоо мэдэгдэх байх л та. Тэгэхээр Jensen-гийн хувьд бол энэ 3 дугаар сард 5 сая
хувьцаагаа 2025 онд багтааж зарна гэдгийг зарласан байгаа. За үүнийх нь дөнгөж эхнийх нь буюу эхний 100 мянган ширхэг нь бол яг одоогийн байдлаар зарагдаад байна. Тэгэхээр Jensen Huang-ийн хувьд бол дөнгөж саяхан Nyogi хэлсэнчлэн 800 сая хувьцааг бол одоогийн байдлаар эзэмшиж байгаа гэдэг мэдээлэл байгаа. За өмнө нь 700 сая хувьцаагаа зарж байсан байна. Тэгэхээр яг Nvidia компанийн хувьд бол ChatGPT гарснаас хойш хамгийн өндөр өсөлттэй технологийн компаниудын нэг бол яахын аргагүй болоод байгаа. Тэгэхээр ChatGPT 2022 оны 11-р сарын сүүлчээр буюу за дэлхийн нийтэд 12-р сард танилцуулагдсанаас хойш Nvidia-гийн нэгж хувьцааны анш бол 800 орчим хувиар өсөд байгаа. За Nvidia компани зах зээлийн үнэлгээний хувьд ч гэсэн одоо дэлхийн топ 3 компани нэг бол хэдийнэ болж чадсан. За одоо яг зах зээлийн хамгийн өндөр үнэлгээгээр Nvidia нэгт орох уу, Microsoft нэгт орох уу гэдэг л өрсөлдөөн ер нь бол сүүлийн жилүүдэд зах зээл дээр явагдаад байна. Харин улирлын тайлан борлуулалтын хувьд бол мэдээж 100-200% хүртэл ингээд өсөж байгаа тийм технологийн гигант компанийн хувьд бол маш гайхалтай өсөлтийг бол үзүүлсээр байгаа. За хамгийн сүүлийн улирлын тайлангийн хувьд гэхэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 69%-аар өсөж 44 тэрбум долларыг борлуулалтыг хийж чадсан гэх мэтчлэн. За Nvidia-гийн хувьд мэдээж ингээд одоо ингээд дэлхийн топ технологийн гигант компаниудын нэг болчихлоо шүү дээ. Тэгэхээр ингээд хувьцааных нь хувьд ингээд цаашаага явах зам ер нь байгаа юу. Одоо жишээ нь зах зээлийн үнэлгээ нь 3.80 $-аас дээшээ давчихлаа. За бараг 10 дахин нугарч ийн нэгж хувьцааных нь анш гэх мэтчлэн. Тэгэхээр хөрөнгө оруулагчид Nvidia-гийн хувьцааг ер нь цаашаага хэр хүртэл явна гэж харж байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудыг харах юм бол за нэгдүгээрт бол Microsoft байна 3.64 тэрлион доллараар. За яг араас нь Nvidia компани бол 3.6 тэрлион доллартай буюу маш ойрхон байна гэж ойлгож болно. Тэгэхээр цаашдаа яг өсөлт орж ирэх үү гэдэг дээр бол энэ бол мэдээж тийм гэж хариулна. Яагаад тэгэхээр зах зээлүүд бол үргэлжийн мөнхийн өсөлтөнд байдаг буюу одоо хувь хүмүүсийн хэрэглээ болон за хүн амын тоо нэмэгдэхтэй холбоотойгоор бол зах зээлийн үнэлгээ бол байнгын өсч байдгийг бол бид нар өмнөх дугааруудаараа ч гэсэн мөн тайлбарлаж ирсэн. Тэгэхээр яг өнөөгийн байдлаар 3.6 тэрлион доллар бол маш их мөнгө боловч за мэдээж зах зээлийг тэлэх бодлого буюу за түрүүний бидний ярьдаг төв банкнаас хэрэгжүүлж байгаа тэрхүү одоо мөнгөний бодлоготой холбоотойгоор бол цаашдаа зах зээлийг бол тэлэх нь бол тодорхой байх. Тийм учраас бол одоо хөрөнгөний зах зээл рүү бол мөнгө урсгал бол нэмж орж ирэх нь бол нэг тийм гайхахаар зүйл биш. За хин харин хамгийн түрүүлж 4 тэрлион долларын зах зээлийн үнэлгээтэй компани болох вэ гэдэг бол үүн дээр бол маш сонирхолтой байна. За яг одоогоос нэг 4-5 жилийн өмнө бол бид нар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниг бол 2 тэрлион доллар үнэлгээтэй буюу Saudi Aramco гэж мэддэг байсан. За одоогийн энэ Америкийн технологийн гигант компаниуд бол 1 тэрлион доллар. За түүнээс нэг жоохон илүү ч юм уу хамгийн дээд Nvidia strategy to integrate ийм нөхцөлтэй байлаа л да. Тэгэхээр энэ нөхцөл байдал бол одоо өөрчлөгдөж байгаа гэдгийг бол айгүй сайн ойлгох хэрэгтэй. За энэ хүү томоохон технологийн гигант компаниуд бол үргэлжлэн одоо өссөн маш хүчтэй өсөлтийг хийсэн хэвээрээ байгаа учраас бид нар бол цаашдаа одоо өсөхгүй гэж бол хэлэх нь бол ерөнхийдөө бас нэг жоохон өрөөсгөл болох ийм нөхцөл байгаа. Тэгэхээр мөнгөний бодлого хэрэгжин цаашдаа зах зээлийг тэлнэ. Тийм учраас 4 тэрлион долларын компани хүлээгдэж байна гэж харж болохоор. Тэгэхээр тус компанийн хувьд бас гол бүтээгдэхүүнүүдийн нэг болоод байгаа химэл оюунд зориулсан чипийг бол томоохон технологийн компаниуд болон байгууллагууд маш ихээр сонирхож байгаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зарлж байсан Stargate төсөл бол жишээ нь одоо 500 тэрбум долларын төсөвтэй байгаа. Тэгэхээр Stargate-ийн бас гол химэл оюуны чип нь бол Nvidia-гийн чип, AMD-гийн чип ба. За мөн Google болон Meta, за Microsoft компаниуд нэг 60-аас 80 тэрбум долларын дата төвүүдийг өргөжүүлэх төслүүдийг бол энэ жилдээ багтааж хэрэгжүүлнэ гэдэг мэдээллүүдийг бол хийчихэд байгаа. За гэхдээ одоогийн байдлаар бол Meta болон Microsoft компани за баг зэргийн хойшлуулж магадгүй гэдэг зүйлийг хэлсэн байгаа боловч за энэ төслөө зогсооно гэдэг зүйлийг бол хэлээг байгаа. Тэгэхээр тус компани бас борлуулалтын дата төвийн хэрэглээтэй холбоотойгоор улам нэмэгдэх магадлал бол тун өндөр байна. За үргэлжлүүлэн Хятад улстай холбоотой нэгэн статистик том мэдээллийг та бүхэнд хүргэе. За бүгд найрамдахад ард улсын автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалтын тоон үзүүлэлт сүүлийн жилүүдэд маш өндөр эрчимтэйгээр нэмэгдэж байгаа. Харин энэ үзүүлэлтэнд баг зэргийн эргэлзээ байж магадгүй гэдэг нийтлэл Reuters агентлаг дээр гарсан байна. За энэ нь ямар учиртай вэ гэхээр Хятад улсад шинээр үйлдвэрлэгдэж зарагдж байгаа автомашинуудыг экспортод гаргахдаа дахин зарсан гэж бүртгэж нэг автомашиныг 2 удаа зарсан гэж бүртгэж байсан гэдэг мэдээлэл нийтлэл бол нийтлэгдсэн. За энэ нь ямар учиртай вэ гэхээр үйлдвэр дээрээс гарч ирж байгаа тэг заалттай автомашин буюу цоошин автомашин за одоо нэг үйлдвэрээс гарлаа гэж бодоход за
тэрийг нь дахиж экспортлж байгаа компани за тэг заалттай автомашиныг нь худалдаж аваад нэг удаа борлуулсан гэж бүртгүүлээд за дараад нь за тэр тэгж бүртгүүлэхдээ хятад улсаас авдаг за урамшуулал татврын хөнгөлтүүдийг нь эдэлснийхаа дараачаар дахин экспортод гарахдаа хуучин автомашин гэж бүртгүүлдэг гэдэг байх магадлалтай гэдэг нийтлэлийг бол нийтэлсэн байна. За энэ орчимд бол яг Reuters агентлагийн тооцоолж байгаагаар 400 мянган орчим автомашиныг ингэж экспортлож гаргасан байж магадгүй. За энэ нь бол хятадын борлуулалтын тоон дүнг бол өндөр харагдуулах нэг стратеги за нэг тийм бодлогоодын нэг байж магадгүй гэдэг юм нийтлэг гаргасан байна. За энэ нь бол яг төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засагт улсад бол хэрэгжих боломжтой гэдэг бол мөн адил онцлсан байна. Тэгэхээр тус улсын хувьд бол мэдээж эдийн засгийн өсөлтүүдийг өндөр байлгах, за мөн төлөвлөгөөндөө хүрэх, төлөвлөгөөгөө давж биелүүлэх нь маш чухал байдаг учраас орон нутгийн дэмжлэгтэйгээр бас ийм үйл ажиллагаануудыг явуулсан биш магадгүй гэдэг зүйлүүдийг ярьж байна. За мөн хятадын томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг болох за Great Wall-ийн 5 дугаар сард мэдээлснээр за яг энэ асуудлыг бол ер нь улс даяараа нэлээд нухацтайгаар авч үзэх хэрэгтэй гэдэг мэдээллийг гэж шүглүүлсэн байгаа гэж хэлэхэд болно. Тэгэхээр тус компани бас хэлж байгаагаар болохоор ер нь бол зарим автомашин үйлдвэрлэгчид бол үнийн өрсөлдөөнд илүү хямдхан машин борлуулахын тулд ийм буруу аргуудыг бол хэрэгжилж байна гэдгийг бол анхааруулсан байна. За юунтэй холбоотойгоор бүгд найрамдагчдад ард улсын засгийн газрын гол хэвлэл мэдээллийн агентлагуудын нэг болох People's Daily сонинд бол за яг энэ асуудлын талаар нухацтай авч хэрэгжүүлэх за ийм хуурамч болон хуучин автомашинуудад хатуу зохицуулах оруулах дэг журмыг дахин сэргээнэ гэдэг зүйлийг бол аль биесээр мэдгдсэн байна. Тэгэхээр яг хятадын тоон үзүүлэлттэй холбоотойгоор нэг ийм сонирхолтой эргэлзээтэй асуудлууд бол ийм нийтлэл гарсан байна. Тэгэхээр үргэлжлүүлээд та бүхэн бид нар өмнөх дугаар дээр аль биесээр танилцуулагдаж байсан хэдхэн цагийн өмнө гарч ирсэн Tesla-гийн робот такситай холбоотой дараагийн шинжилгээг шинэ мэдээ хүргэе. Тэгэхээр Tesla-гийн робот такси хэрэглэн дэвтэрснээс хойш Tesla компани нэг хувьцааны анш бас нэлээд өсөд байна тий. Тэгэхээр өнгөрсөн даваа гарагт бид яг энэ хүү morning show-гаараа бас танилцуулжсэн Tesla компани бол өөрөө удирдлагатай автомашиныг бол зах зээл рүү нийлүүлэх ийм сонирхолтой хамгийн гол мөрөөдөл хүсэл нь байгаа гэдгийг бол тайлбарсан. Тэгээд 10 ширхэг машин бол ямар ч гэсэн Texas одоо мужийн бол Остин хотод туршилтанд орчихсон байгаа гэдгийг бол тайлбарлажсан. Тэгээд тэр өдрийн орой бол зах зээл нэгтгэхэд бол Tesla компани нэг үнэлгээ бол одоо 10 орчим хувиар өссөн. За өдрийн хамгийн дээд одоо өсөлт нь бол 10 орчим хувь. За яг зах зээл хаахад бол 8 одоо хувиар бол өссөн ийм нөхцөлтэй бол хаагдсан. Тэгэхээр яг өчигдрийн байдлаар буюу за өнөөдөр өглөө зах зээл хаагдахад бол Tesla компани бол ойролцоогоор 235 хувиар бол уналттай ийм нөхцөлийг харууллаа. За гэсэн хэдий ч яг энэ мэдээллээс суулж ойролцоогоор бол 6-аас 7 хувиар бол Tesla компани үнэлгээ бол өссөн гэсэн үг. За тэгэхээр цаашдаа бид нар юуг сонирхож харах юм гэхээр хэрвээ Tesla компани энэхүү одоо үйлчлэгийг яг зах зээл дээр бүрэн нэвтрүүлэх юм бол үнэлгээ нь хэр өсөх вэ гэдэг бол хамгийн гол асуулт гэж ойлгож болно. За Elon Musk-ийн хамгийн гол зориод идэг одоо зорилтуудынх нэг нь юу юм гэхээр за хотод бол илүү одоо энэхүү одоо жолоочгүй машин гэдэг зүйлийг бол байнгын хөдөлгөөнд байлгана гэдгийг бол одоо санал болгодог. Тийм учраас яг энэтэй холбоотой урд нь бас гаргаж исэн тэрхүү одоо Elon Musk-ийн санаануудыг одоо гана чи биднэрт тайлбарлаж өгөөч. Яг хэдэн онд ихсэн яагаад ийм одоо санааг бол илүү цаашдаа хэрэгжих боломжтой ёстой гэж үзэж байгаа талаар. Тэгэхээр тэглэгээ авах. Тэгэхээр Tesla компани өөрсдийнхөө анхны робот таксигаа үйлчилгээнд нэвтрүүлсний дараачаар за Waymo тус компани гол өрсөлдөгч нарын нэг болох за Waymo болон Uber бас Атлантад өөрсдийнхөө робот такси үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Тэгэхээр тус хоёр компани талаарх бас мэдээллийг эхлээд хүргэх нь зүйтэй болоо гэж бодож байна. Тэгэхээр Waymo-гийн хувьд бол 7 өнөө тутам 250 мянган тогтмол хэрэгэлдэг хэрэглэгчтэй болсон байгаа. Тэгэхээр Waymo бол яг одоогийн байдлаар Google компани эзэмшиж байгаа. Тэгэхээр автомат жолоодлагын систем дээр хамгийн өндөр технологиг нэвтрүүлээд байгаа компаниудын нэг гэж бол нэрлэгддэг. За Uber компани хувьд бол мэдээж технологийн хамгийн одоо хүмүүсийн гол анхаарлыг татдаг unicorn стартапуудын нэг байсан. За тус компани хувьд бол мэдээж такси үйлчилгээг дэлхийд даяар нэвтрүүлж за мөн зөвхөн утасныхаа аппликейшнээс таксинд суух гэдэг бүр юм соёлыг нэвтрүүлсэн байгаа. За тус компани хувьд бол мэдээж дараагийн харж байгаа хамгийн том зах зээл нь бол энэ хүү жолоочгүй такси үйлчилгээ байгаа. Харин Tesla-гийн гол зорилгын хувьд бол өнгөрсөн жил Tesla компани хувьд бол хамгийн анхны нэлээд том хэмжээний
хөгжүүлэгчдэд зориулсан технологийн арга хэмжээгээ зохион байгуулсан байгаа. V-Robot гэдэг нэрийн дор. За энэхүү арга хэмжээнд дээр Tesla Cybercab гэдэг машиныг танилцуулсан. За энэхүү автомашин нь яг бидний уламжлалт мэддэг автомашинуудаас тис ондоо. За жолооны хүрд байхгүй. За ямар нэгэн гიშгэх педал байхгүй, тормоз байхгүй. Тим автомашиныг танилцуулсан. За мөн хаалган дээшээгээ ингэж нэгдэж онгоодог гэх мэтчлэн маш сонирхолтой загвар дизайнтай байсан. За энэхүү автомашины гол зорилго нь юу байсан бэ гэхээр хэрэглэгчийг нэг цэгээс нөгөө цэг рүү зөвхөн хүргэх л үүрэгтэй. За хэрвээ та яг Tesla Cybercab-ыг яг одоо Elon Musk-ийн амлаж байгаагаар $25,000 авлаа гэж бодоход та автомашина ажил руугаа унж очоод за ажиллаа хийж явах хугацаанд одоо жишээ нь автомашин чинь зүгээр зогсохгүй таны төлөө мөнгө олж авах ёстой гэдэг нэг юм зүйлүүдийг ярьж байгаа. Тэгэхээр Tesla компанийн хувьд бас сүүлийн жилүүдэд хамгийн өргөн хэрэглээд нэвтрээд байгаа мэдээж технологи нь бол автомат жолоодлагын FSD технологи байгаа. Full Self Driving буюу за яг нэрнээс нь сонсохоор бүрэн автомат жолоодлагын систем шиг сонсогдож байгаа мэт боловч яг тэгж тийм биш гэж хэлэхэд болно. Яагаад вэ гэхээр энэ нь бол автомат жолоодлагын системийн 2 3 дугаар түвшний юм жолоодлагын систем байгаа. Тэгэхээр ард нь заавал нэг нь сууж иж за ямар нэгэн шаардлагатай тохиолдолд бол автомашины жолоодлагыг авах хэрэгтэй тийм систем байгаа. Харин энэхүү систем нь бол яг зөвхөн хэрэглэгчдийнхаа жолоодлохын үеийн 98-99%-ийг нь бол бүрэн автоматар ингэж жолооддог байсан ийм систем байгаа гэж байна. За энэ системийн дараагийн зүйл нь одоо орж ирж байгаа нь яг робот таксин дээр хэрэглэгдэж байгаа систем буюу за ямар ч жолооч шаардлагагүй ийм зүйлийг орж ирж байгаа. Тэгээ өнгөрсөн жил Elon Musk-ийн ярьжсэн ярианаас бас нэг зүйлийг дурдж ярил. Elon Musk дэлхийн нийтийг томоохон хотуудыг бохирдуулж байгаа хамгийн муухай харагдуулж байгаа зүйл нь бол автомашины зогсоол маш их зайг эзэлдэг. Бид нар явган явах замгүй болтлоо хүртэл автомашины зогсоолуудад анхаарал хандуулж байна. Энэ дэд бүтцийн системийг бол дэлхийн нийтээр ингэж өөрчлөх шаардлагатай. Энд нь туслах хамгийн гол технологи бол мэдээж энэ жолоочгүй автомашины технологи, бүрэн автомат жолоодлого байна гэдэг зүйлийг бол ярьж байгаа. Тэгэхээр Tesla компанийн хувьд бол мэдээж өөрсдийнхөө дараагийн бизнесийг тэлэх хамгийн том зах зээл нь бол мэдээж энэ байна. Тэгэхээр үргэлжлүүлэн та бүхэнд Chartmaster болонгаа үргэе. Тэгэхээр Chartmaster дээр юу бэлдсэн байна? Тэгэхээр өнөөдөр технологийн компаниудын бас энэхүү томоохон өсөлтүүд дээр бид тодорхой хэмжээний компаниудын бас техник шинжилгээнүүдийг бол бас зурж бэлдсэн байж байгаа. Тэгэхээр яагаад бид тэр өнөөдөр энэ технологийн компаниудынхыг илүү онцолж авбаа гэвэл энэ цаашдаа хэрвээ зах зээл өсөх ёстой болвол одоо технологийн компаниуд, за технологийн гигант компаниуд бол илүү одоо үнэлгээг нэмэгдүүлснээр бол өмнөх all time high буюу бүх цагийн хамгийн өндөр үнэлгээнээс өндөр үнэтэй болох ийм учиртай. Тийм учраас өнөөдөр маш сонирхолтой байгаа энэхүү томоохон гигант компаниуд тэр дундаа технологийн компаниуд дээр бол бид нар шинжилгээ хийж харсан байж байгаа. За бидний энэхүү эхний харуулж байгаа компани бол Palantir компани байна. За Palantir компаниг бол магадгүй та бүхэн санаж их юм бол Тэнгэр телевиз 2024 оны хамгийн онцлог хувьцаагаар бас онцолж исэн. За тухайн үед бол ойролцоогоор $70 орчим үнэлгээтэй цаашдаа өсөх ийм хандлагатай компани гэж бол бид нар онцолж исэн бол яг өнөөдрийн байдлаар бол $140 одоо босхийг бол давчсан байж байгаа. Тэгэхээр энэхүү хандлага ч гэсэн цаашдаа одоо үргэлжлэх буюу за техник шинжилгээгээр бол өсөлтийн трендийг бол үргэлжлүүлж байгаа ийм нөхцөлтэй байна. За яг өнөөдрийн байгаа үн ханш бол $142 болвол за өмнөх хайцгийн за нийлүүлэлтийн хэсэг буюу supply хэсэг дээр бол ирж гисэн байж байгаа. Хэрвээ энэ нөхцөл цаашаага нэвтрэх юм бол энэ өсөлтийн трендийг бол үргэлжлүүлэх боломжтой болно гэж бол техник шинжилгээний зүгээс бол хардаг байна. За дараагийн компани бол Meta компани байна. Meta компани мөн адилхан сүүлийн 1 сарын хугацаанд бол тодорхой хэмжээний range одоо сайт хөдөлгөөн гэж хэлдэг. За тэрхүү хөдөлгөөнд байсныг бол та бүхэн эндээс харж байна. За энэ хөдөлгөөнөөс цаашаага нэвтэрч гарсан нөхцөлийг бол одоо өнөөдөр өглөө хаалтын ханшаар бол харууллаа. За $712 гэдэг бол Meta компанийн хувьд бол яг хийж байгаа энэхүү технологиудтай харьцуулахад бол цаашдаа ч бас өсөх боломжийг бол илүү баталж харуулж байгаа. За бас өнгөрсөн нэвтрүүлэг дээр бол бид нар Tesla компани өсөлт болон за Meta компани өсөлтийг бол хооронд нь харьцуулж харуулсан. За Meta компани бол илүү одоо хөрөнгө оруулалтын ийм одоо шинж чанартай байна. За Tesla компани дээр бол илүү арилжаачт байна гэдгийг бол бид нар харуулсан бол за энэхүү нөхцөл байдал бол цаашдаа өсөлтийг үргэлжлүүлэх юм бол мэдээж Meta компани дээр гарч байгаа энэхүү эерэг ийм хандлагатай байгаа үед бол хөрөнгө оруулагчид үргэлжлүүлэн бас хөрөнгө оруулалтаа хийх боломжтой байна гэдэг энэхүү санааг бол өгч ийн гэсэн үг. За Apple компанийн хувьд бол эсрэгээрээ уналттай байгаа. За Apple компанийн хувьд бол 7 дугаар сард яг энэхүү өсөлт эхэлдэг гэдэг бас ийм статистик мэдээлэл байгаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд бол 7 дугаар сард
7.6% өсөлтийг хийдгээ гэдэг ийм мэдээлэл байгаа. За энэ юутай холбоотой вэ гэхээр Apple компани 2 дугаар улирлын тайлан бол үргэлж сүүлийн 20 жилийн дунджаар харахад бол үргэлж бас яг энэхүү санхүүгийн тайлан бол хүлээлтээс өндөр үнэлгээтэй байдаг. Тийм учраас өнөөдрийн байдлаар $200 дээр үнэлэгдэж байгаа Apple компани бол цаашдаа магадгүй яг энэ одоо зургаар харах юм бол энэхүү уналтын трендийг дээшээ эвдэлж гарах сонирхолтой байх боломжтой юу гэдэг асуулт байгаа. Хэрвээ энэ дээшээгээ үргэлжлэх юм бол цаашдаа том цагаараа бол иргэн одоо хамгийн дээд үнэлгээ болох $260 орчим бол дахин шалгах боломжтой гэж бол шинжлэгчид харж байгаа. За техник шинжилгээч одоо энэхүү үзүүлэлтийг бас баталж гин удаа гэж ийм нөхцөл байдлыг бол харуулж байна. За Snowflake компанийн хувьд бол томоохон өсөлтийг мөн хийлээ. За Snowflake бол мөн адилхан рейнжийн хөдөлгөөнд буюу sideway гэж хэлдэг энэхүү нөхцөл байдалтай байсан. За ингээд сүүлийн 1 сарын хугацаанд бол энэ side буюу accumulation хэсэг, за цуглуулах одоо хэсэг гэж ойлгож болно. Энэ хэсэг дээр байж байгаад бол өчигдрийн одоо буюу өнөөдөр өглөөний зах зээлийн хаалтын ханшаар бол $223 бол хүрсэн. За $223 бол гэдэг нь за өмнөх одоо өдрийн $214-оос бол даруй 10 орчим хувиар бол өссөн ийм өсөлтийг хийлээ. Тэгэхээр энэ бол цаашдаа all time high буюу үргэлжлүүлэн өсөх ийм боломжийг бол бүрдүүлж байна. За гисэн хэдиж яг одоо өнгөрсөн жилийн 24 оны одоо 2 дугаар сарын нөхцөл байдал дээр байгаа энэхүү томоохон уналтын supply хэсэг буюу нийлүүлэлтийн хэсэг дээр бол маш том resist хэсэг үүссэн байгаа. За энэхүү нөхцөлийг бол одоо цаашдаа одоо биелүүлэх үү, за энэ дээрээс унах уу гэдэг асуудлыг бол бас шинжээчд хүлээж байна. За тэр дундаа техник шинжээчд бол энэхүү өсөлтийг бол одоо reject буюу уналтыг бол бас харж байгаа маа. Тэгэхээр энийг бол нэвтлэх шаардлага үүсэж байна гэсэн. За Tesla компанийн хувьд бол бид нар түрүүний ярьсанчлан за энэхүү нөхцлөөс бол одоо робот таксины одоо мэдээллийн одоо нөлөөллөөр бол 10 орчим өссөн. За эргээд өчигдрийн байдлаар бол 235% уналтыг үзүүлсэн. За энэхүү уналтаас цаашаагаа бол үргэлжлүүлэн өсөх буюу техник шинжилгээний өсөлтийг бол харуулж байна. За нэг өдрийн одоо чарт зургал дээр 50 өдөр болон 200 өдрийн энэхүү moving average буюу хөдөлгөөний хаалтын ханшуудын дунджаар харьцуулж харах юм бол Golden Cross гэдэг ойлголт бол Tesla компани дээр тун ойрхон байгаа. За ногоон одоо энэхүү график шугам бол улаан график шугамыг бол нэвтлэн гаргахад бол нэлээд ойртсон байгаа нөхцөлийг бол та бүхэн харж болохоор байна. За US Oil буюу за одоо газрын тосны график чартыг харъя. За энэхүү уналтын явж исэн тренд дээр бол бид нар энэ дээр маш том ач холбогдлыг өгж ирснийг бол санаж байгаа бох. За яг энэ нөхцлөөс хоошоогоо бол ойрцгаар 17% унсан буюу за ойрхот орондын асуудал бол илүү одоо цэгцэрсэнтэй холбоотойгоор бол одоо энэхүү US Oil буюу за газрын тосны үнэлгээ бол бас унж орж ирсэн төслийг бол харуулж байна. Тэгэхээр баярлалаа. Тэгэхээр Tesla бол Apple компанийн хувьд бол мэдээж дараагийн улиралд бол өсөлт харагдаж магадгүй тийм таамаглалтай байна. Тэгэхээр Apple компанийн хувьд ч гэсэн хамгийн өндөр борлуулалттай улирлуудын нэг нь мэдээж 2 дугаар улирал байдаг. Тэгэхээр Apple компани 2 дугаар улирлын тайлан гарсны дараагаар бид нар бас тухайн үеийн мэдээллийг цаг бүрт нь хүргэх болно. Энэ удаагийн хөтөлбөр маань үүгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.